Юу энд манай 5 жилийн төлөвлөгөө боловсруулж оруулж ирсэнд баяртай байна. Мэдээж энэтэй холбоотой жилийн 4 жилийн гэх мэтлэн бодлогод гарч ирэх бас нэг суурьтай тийм төсөөлөлтөө болж гин гэж бодож байна. Зөвхөн нөгөө эрүүл мэндийн салбараас яг энэ 5 жилийн төлөвлөгөө боловсруулахад яамнаас буюу салбараас ямар төлөөлөл, ямар хүмүүс, ямар мэрэгжлийн баг энд оролцсон болоо гэдэг нэгдүгээрт асуулт байна. За энэ асуулттай холбоотой эрүүл мэндийн яамнаас юу хүн байгаа мó хий хариулах юм бол одоо энэ жишээлбэл манайх эцсийн зорилгоо яг юугаар тодорхойлсон юм? Эрүүл мэндийн салбарын чи эцсийн зорилго нь юу юм? Цэрэндээ хүрэх завсрын зорилго чи юу юм? Энэ хоёртой уялддаг нөгөө нэг блокуудын чинь хоорондын харилцаа хамаарал, санхүүжилт, нөөц, эм гэх мэтчлэн энэ одоо бодлогууд нь огт харагдахгүй байгаа байхгүй юу? Энэ эрүүл мэндийн салбар маань одоо бусад салбаруудыг бодвол их онцгой тусдаа шинжлэх ухаан гэж би одоо сүүлийн жил бараг ярьж байгаа. Бусад зүйлүүдтэйгээ яг адилхан байдлаар оруулж ирэхээр зэрэг дандаа энэ бодлого нь орхигдоод хаягдаад тэгээд асуудал гарахаар зэрэгэл тэр гал унтрах байдлаар араас нь яваад байгаа гэх сэтгэл зовж байгаа юм. Тэгэхээр саяын одоо тэр эцсийн зорилго, завсрын зорилго тэгээд эрүүл мэндийн одоо гүйцэтгэлийн яг үнэлгээний хүрээ гэдэг юмныхаа системийг бий болгож иж тэрний дагуу энэ төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй байдэ. Health System Performance Framework гэж бүр нэрлэдэг те. Бүх улс оронд л энэ байдаг. Манай улс оронд энийг одоо гаргаж ирсэн юмнууд нь яг яаж явж байна? Тэр нь хөрсөн дээр хэр зэрэг бууж байгаа юм? Яаж тусгасан юм? Хоёрдугаарт наривчлаад асуух юм бол одоо жишээлбэл эрүүл мэндийн хэрэгцээний үнэлгээ гэсэн юм хийдэг. Тэр эрүүл мэндийн хэрэгцээний үнэлгээг манайх хийгдсэн юм байна уу? Байхгүй л одоо өнгөрсөн одоо огцорсон засгийн газарт би эдийн засгийн яаманд нь энэ судалгааны төсвийг боловсруулад ингэж хийдэм аа гэд өгсөн байгаа. Энэ ажил дараагийнхаа засагт ороод явж байгаа юу? Хэр зэрэг явцтай байж байна? Тэрнийг за эхлээд асууч да. За энэ 5 жилийн бодлогын чиглэлийг боловсруулахад эрүүл мэндийн яам оролцсон. За мөн одоо эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн хөгжлийн төв, нөгөө эмийн агентлаг, эрүүл мэндийн даатгалын газар, за мөн шинжлэх ухааны академи, анагаах ухааны хүрээлэн гээд олон талын оролцоог бол хангаж боловсруулсан. Анагаах ухааны үндэсний их сургууль бас мөн бол оролцсон байна. За эрүүл мэндийн салбарт бол нөгөө халдвар төвчний тоог бууруулна гээд илүү хэмжиж болох үзээр тавиад ингээд бол явж байгаа. Одоо зорилгууд дээр нь яг тухайлан зорилтуудыг тавиад явж байгаа. Тэрнээс төсөл арга хэмжээнүүд мэдээж нөө жилийн төлөвлөгөөн дээр тусгагдаад бол явна. Жишээ нь хор тавдраар нас барсан хүний тоог гээд 13.2 дээр байгаа. Энийг яг одоо ингээд жилээр хэд хүрэх вэ гэдгээр одоо хэмжээд явсан гэсэн үг. Эрүүл мэндийн салбараас үндсэн чиглэлийн төслийн хавсарт 3-ын 1-2 дээр та харж байгаа. 30 онд хор тавдрын нас баралт 10,000 хүн ам тутамд 13.2 байгааг бид нар 5 жилийн дараа 8 болгож бууруулна. Үүнийг хийхийн тулд салбар ямар ажлуудыг хийх вэ гэд тухайн ажлуудыг нь тавьж өгөөд дээрэс нь хөрөнгө оруулалтын хөтөлбөр дотроо 7 төслийг одоо тавьсан. Ингээд тэр өвчний тоог бууруулахын тулд одоо зүрх судасны үндэсний төв, эдис эрхтэн шилжүүлэн суулгах төв, халдвар төвчин судлалын үндэсний төв 2, хавдар судлалын үндэсний төв 2, Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэг, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, за аймагуд буюу 17 аймгийн нэгдсэн эмнэлгийг сайжруулах, яаралтай тусламж эрчим дэмжлэгийн тасгийг өргөдөхнө гэдэг байдлаар. Тэгэхээр ер нь бодлогын чиглэлийн гол онцлог бол яг үндэсний үр дүнгээ 10 үр дүн байна. Үндэсний үр дүн гэдэг. За энэ үндэсний үр дүнд салбарын үр дүнгууд хэрхэн нөлөөлөх вэ? Салбарын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд төсвийн ерөнхийлөн захирагч нар ямар үр дүн төрөх вэ? Үүнийг хэрэгжүүлэхийн тулд ямар төслүүдийг хэрэгжүүлэх вэ гэдгийг хөрөнгө оруулалтын хөтөлбөр дотроо тусгагдаад бол явсан. За мөн энэ 5 жилийн чиглэл дээр анхан шатны эрүүл мэндийн үйлчлэгийг сайжруулах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх одоо 2 тухайсан зорилтууд байгаа. Тэгээ үүн дээр яг хийх ажлууд нь ингээд жилээрээ та бас хавсралтаар харах юм бол тусгагдаад бол явсан учраас бид нар бол эргэжил зүгээр төсөл арга хэмжээний процессыг үнэлэхгүйгээр үнэхээр одоо тэр өвчний одоо нас баралтын тоог хэдээр бууруулсан бэ гэдэг тэр хувийг нь үнэлээд за ингээд төсөө ерөнхийлөн захирагч ажлаа хангалттай хийсэн гэдгийг нь үнэлээд явах ийм одоо шинэ жишг рүү бол бид нар явж байгаа.
Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний хамралт бол 65% байгаа. Энийг бас 68% хүргэх бас зорилт мөн давхар бол туссан. Харин KPI-уудыг яг би одоо харж байна л да. Сая одоо таны авсан жишээ эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээний хамралтын хувь одоогийн түвшин 65, 30 онд 68 болгоно гэд. Тэгвэл одоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо дата мэдээлэл ил байдаг. Тэрийг харахаар Монгол улсын үзүүлэлт уул нь 2019 онд энэ чинь 67 байсан байхгүй юу? Тэгсэн чинь 21 онд 65 болоод буурсан. Инхээр одоо бид нар хөгжөөд байна уу, ухраад байна уу? Тэгээ энэ KPI-уудаа нөгөө дордуулж, суур төвшнгөөсөө дордуулж орж ирээд байгаа асуудал байгаа. Энэ бол гэхдээ харьцангуй майнер буюу жижиг асуудлууд. Миний гол хэлэх гээд байгаа юм нь KPI тавихаас өмнө энэ эрүүл мэндийнхаа тогтолцоог нийт хүрээнийх нь хувьд нь үнэлжээж тэгээд тус бүрд нь оруулж ирэхгүй бол бид нар дандаа ингээд асуудлыг хайсан тусдаа араас нь ингэж хөөсөн юм болчиход байна л та. Тэхийн тулд би одоо энэ салбарынхан орж ирсэн болов түрүүн би асуусан шүү дээ. За, учирлаг шүү энэ дээр нэг хариулт та. Яг бид нар нөгөө хянаад үнэлээд мониторинг хийж байгаа ирэх бол сая эдийн засгийн хөгжлийн яамд ирсэн. Тэгэхээр бид нар 5 жилийн бодлогын чиглэлийг боловсруулсан учраас эргээд үнэлэх учраас KPI-уудыг илүү одоо тэр хэмжиж болох ус тодорхой цаг хугацаатай бодиттой байлгах дээр бол анхаарсан. Салбарын яам өөрсдөө нөхцөл байдлынхаа шинжилгээ хийгээд саналаа бол биднэрт боловсруулж оруулж ирсэн. Тэгээ яг би тантай санал нэг байгаа. Тогтолцооны хувьд өөрчлөлт хийхгүй бол бидний энэ тавьсан KPI-уудыг эргээд үнэлэхэд үнэлгээ бол бид нар процесс үнэлгээ болж байгаа учраас үнэлгээ бол хангалттай сайн гарахгүй. Тэр эргэжил бол эргээд үнэлэгдэхэд бол бэрхшээлт. Эрүүл мэндийн салбарт бол бид нар нийт 11 дүнг тодорхойлцсон. 11 үр дүн хүрсэн үү хүрээгүй юу гэдгээр эргэжил хэмжээд эхэлнэ. Тэгэхээр салбар энэ үр дүнд хүрэхийн тулд тэр тогтолцооныхоо шинжилгээг хийх үүрэгт чадахгүй бол хангалтгүй гэж үнэлэгдэнэ.